Сайн байна уу? Би Сон байна. Таны 8 сарын төлөв байдлын уншлага эхлэхэд бэлэн боллоо. Энэ 8 сарын төлөв уншлага нь жоохон оройтож эхэлж байгаа учраас 8 сар бөгөөд 9 сарын ихэнх хавцаа ерөөхдөө бол 100-аас намар руу шилжих хугацаанд ямар шүү байх вэ гэдгийг нь хараад өгье. За тэгээд би та бүхэндээ зориулаад ийм хөөрхөн лили эцгийг авч өгсөн байгаа. Зүүнээсээ баруун руу гүн ягаан лили, зөөлхөн ягаан лили, тэгээ цав цагаан лили гэдэг ийм 3 групп байгаа. За тэгээ таны сонгосон группын лилиг нь сайхан илүү тод тэгээ ойрхоноос харуулж өгье. Одоо би ойрд амир нүгээд засвар хийгээд бүх юм болж байгаа учраас манай хоёр муур маань байхгүй байгаа. Тийм учраас би гэртээ лилигээ цэцгийг авч олж байгаа. Яагаад гэвэл лилигээ цэцэг нь өөрөө мууранд хортой цэцэг учраас манай муур байгаа цагт би лилиг авч гэртээ байлгаж болдоггүй байгаа. Тэгээ та бүхэндээ зориулаад энэ үнэтэй сайхан чамин цэцгийг авч өглөө. За эхний групп нь болохоор Gold Foil Tarot гэдэг ийм зурагтай таро байгаа. Ийм алтан таро байгаа. Гүн ягаан лилитэй. За хоёр дахь үзэр болохоор Kawaii Tarot гэдэг ийм хөөрхөн беби зурагтай таро байгаа. За гурав дахь нь болохоор Lubanko. Ийм зурагтай цагаан лилитэй групп байгаа. За тэгээ нэмэлт нь болохоор зочлын вебсайтанд засварт орсон тул нэмэлтийн холбоосуудыг нь бүгдийг нь би өөрийнхөө гараараа бичээд явуулж өгж байгаа. Өдөртөө 2-3 удаа багцаар нь хамгийн сүүлд дэлгээгдсэн захиалгыг харж байгаа бүгдийг нь явуулж өгдөг учраас ерөөхдөө бол 12 цагийн дотор мэйлүүд нь холбоосууд нь ирж байгаа. Тэрийгээ санаж сайн мэдүүштэй байж нэмэлтээ худалдаж аваарай. Нэмэлтээр төлбөрөө төлөх юм бол 12 цаг орчим, за хамгийн багадаа 3-6 цаг орчим хүлээж аваад нэмэлтээ авах нэ. За тэгээ мэйлийг би гараар бичиж шивж явуулж байгаа учраас шууд тань руу очиж байгаа. Миний мэйлээс таны мэйл рүү очиж байгаа. Тийм учраас нэмэлтээ нэг авчаа дахиад баталгаажуулаад 2 удаа дараалж авах шаардлага байхгүй. Нэг удаа худалдаж аваад орхиход хангалттай би захиалгыг нь бүрэн зохицуулж байгаа. Ямар ч асуудалгүй зохицуулж байгаа. За тэгээд 9 сараас би шууд вебсайттай болъё гэж бодож байгаа. Шууд төлбөрөө төлөнгөт дэлгэцэн дээр шууд ингээд бичлэг нь гараад ирдэг. Тэгээд үзчихэл вебсайтаа хаагаад ажил амьдралаа боддог юм сайхан би даамар гоё вебсайттай болох гээд хичээж байгаа. За тийм ээ. Тэгээд тэр гоё вебсайттай болохын тулд бүгдээрээ хамтдаа сайхан хичээцгээе те. Окей, за тэгэхээр сайхан гүн амьсгаа авж агаар энэ сайхан орчноо сайхан мэдрэмжтэйгээ холбоо тогтоож агаад өөрт хамгийн татагдж байгаа группыг сонгороо. Тэгэх юм бол хамгийн оновчтой групп нэх болно. Групп номер 1 сайн байна уу? Уншлагыг эхлэхэд бэлэн боллоо. За юун түрүүнд лилиг нь харуулж өгье. Ийм гоё том лили байгаа. Миний гартай харьцуулах юм бол нэг дил байна. Ийм том. Тэгээ маш гоё нэртэй ийм гоё ягаан өнгөтэй лили, гүн ягаан өнгөтэй лили байна. Ийм гоё лили байна. Үнэхээр гоё цэцэг шүү тийм ээ. За тэгээ ийм урт иштэй. Ийм агуулгаг гоё сүрлэг лилиг сонгосон байна. За тэгэхээр лили цэцгийн энд нь ингээд тавьчих. За та бүхний сонгосон хүзрэн таро дек нь болохоор Gold Foil буюу алтан өнгөтэй юм таро байгаа. Энэ таро үзрийн таны сонголт болон хүзрийн болон цэцэгний сонголтыг харахад маш чамаа, баялаг, дээд зиндааны одоо нөгөө нэг энэ үгэнд амар олон хүмүүс дургу ихтэй элит гэдэг үг байдаг да. Элит, язгууртан, хаан хатан, гүнж ханхуулаг маш тийм чаман, үнэтэй зэнтэй, өндөр зиндааны ийм гоё мэдрэмжийг төрүүлж гин ордон хаарш гэснээр булган шуу гэдэг ч юм уу те алмазын зүйлт мүлт гэсэн зүйлсүүд ийм мэдрэмжүүдийг төрүүлж байна. За тэгэхээр таны уншлага руу оръё. Уншлага дээр нь яг юу гарч ирэх юм би мэдэхгүй байгаа. Энэ уншлага нь ерөөхдөө бол 8 сараас 9 сарын ихэнх хүртэлхийг харж байгаа уншлага байгаа. 100 дуусаад намар болох хугацаанд ерөөхдөө бол ямар шүү байх вэ, юу тохиох вэ гэдгийг харж өгөх болно. За Nine of Wands, The Chariot, The Classic Tarot энэ доошоо харсан байна. За энэ дээр бүгдээрээ нэмэлтийг харъя. Нэмэлт мэдээллийг харъя.
За тэгээ уншлага нь яг ямар ч сэдвтэй уншлага нь өөрөө хөзөр нь өөрөө сахиусууд нь өөрөө надад хэлчих болно. Тэгээ ямар сэдвтэй байгаагаас нь хамаарат нэмэлтийг нь тэр сэдв рүү нэлээд гүнзгийрүүлж харах болно. За таны зунаас намар руу шилжих хугацаа нь ямар их вэ? Idleness, flow. За бараггүй ямарваа нэгэн зүйл зогсон байсан зүйл хөдөлгөөнд орж байгаа харагдчихэв. Гэтэ зогсон байдал нь 8 сарынхаа ихэнх үеэр бол үргэлжлэхээр харагдаж байна. Үргэлжлэх байдалтай, үргэлжлэх төлөвтэй харагдаж байна. Яг одоо нэг зүйл таны хувьд зогсон гатсан байгаа, хөдөлгөөн нь гатсан байгаа, боогдсон байгаа. Наашаачгүй, цаашаачгүй болсон байгаа яг одоо цагт. Тэгээд энэ зүйл нь 8 сарын эхний 7 хоног, эхний 2-7 хоног, эхний дараа иш нэг 10 хоногийн турш зогсон хിവэрэ байж агаад тэгээ 8 сарын сүүл үеэр дунд хавцаа 9 сар руу шилжих үеэр огцом хөдөлгөөнд орохоор харж байна. Chariot гэх үзэр нь машин бөгөөд том хөдөлгөөнүүдийг бэлэгддэг үзэр байгаа. Зарим хүмүүс 9 сарын 1 гэхэлэр чи шинэ сургуультаа орж болцсошгүй, шинэ сургуультаа орохын тулд шинэ газар руу нүүжиж болцсошгүй. Зарим хүмүүсийн хувьд нөгөө нэг визнийхэн асуудал, онгоцны тасалбараа авах гад чадахгүй гэдэг ч юм уу. Эсвэл тэр нь нэг л болж өгөхгүй, хайшлагдаад байж болцсошгүй. Тэгхийн бол энэ зүйл болох ёсгүй гэсэн үг биш. Хувь заяан дагуу болохоор болох ёсгүй гэсэн үг биш. Энэ зүйл нь ерөөсөө яг одоо та амрах ёстой гэсэн үг. Яг одоо энэ зүйлийг хөөхгүй, яг одоо энэ зүйлийг өргөжлөхгүй та яг одоо амрах хэрэгтэй. Энэ хөөрхөн яст мэлхийг харах юм бол тэгээд энэ яст мэлхийний дээр нь суудсан байгаа шувууг харах юм бол ингээ амарч байгаа, чийлэрж байгаа, орчноо мэдэрж байгаа. Энэ яст мэлхийн шувуу хоёрын хувьд бол амьдралд ямар ч проблем асуудал байхгүй. Үнэхээр амар амгалан тайван байгаа дур зураг харагдаж байна тийм. За тэгээ нөгөө талднаас энэ яст мэлхийтэйгээ төстэй өнгөтэй юм ногоон өнгөтэй хүрхрээний зураг гарч ирсэн байна. За энэ хүрхрээний зураг доошоо харсан байгаа. Нөгөө талаараа хүрхрээг бол яг үндэ юу ч зогсоох боломжгүй. Тэгэхээр та яг үндэ зогсон байдалд бол яг үндэ ороогүй зүгээр 3D ертөнц буюу махан физик ертөнц дээр байдал зогссон хөдөлгөөнгүй болсон харагдаж байгаа боловч астрал ертөнц дээр буюу нөгөө доошоо харсан ертөнц дээр бүх зүйл хөдөлж байгаа газ гадна маш хурдцтайгаар хөдөлж байгаа, маш хурдцтайгаар ахиц гаргаж байгаа гэсэн утгатай ийм үзэр гарч ирлээ. За нэмэлт мэдээлэл Knight of Swords тэгээ Nine of Wands гарч ирсэн. Яалтчгүй та амьдралынхаа шинэ үүдийг нээх гэж байна. Тэгээд энэ үүд нь одоохондоо бол хаалттай харагдаж байгаа. Тэгээд энэ үүд нь яагаад одоохондоо хаалттай харагдаад байна вэ гэхэлэр тэр үүдний цаана нь маш том засвар шинжилэлт явагдаж байгаа. Тэгээд тэр маш том засвар шинжилэлтэнд та оролцох шаардлага байхгүй. Та зүгээр ингээд захиалгаар ордныхаа нэг өрөөг засуулж байгаа хатан эсвэл хаан мэтэр сайхан буудан дээрээ наалт суугаал амрууга усан үзэм хийгээл байж идэл тэр нөгөө нэг таны захиалсан засварын байгууллага компани нь тэр өрөөг нь сайхан бүгдийг нь засаад бэлэн болгоод өгөн. Тэгээ яг одоо тэр өрөөнийхэн засвар нь явагдаж байгаа учраас та тийшээгээ орох болоогүй. Тэгээ та тэр засварын ажлаас нь хийлцэх гэдэг шаардлага ерөөсөө байхгүй учраас хаалгыг бүр төгжээ ийцэн байгаа харагдаж байна. Тэгээ тэр хаалгыг төгжсөн байгаа гэдэг тэр өрөө нөгөө нэг анх ямар ноорхоо өрөө байсан тэр чигээрээ байгаа гэсэн үг биш. Харин ч ингээд засагдаад бүр ингээд угаасаа гүнээсээ засагдаад шинжилэлтэнд явагдаж байгаа гэсэн утгатай харагдаж байна. Тэгээд энэ нөхцөл байдалд ерөөсөө таны дэмжлэг тусламж хэрэг байхгүй. Та бас илүү дүүнээс тусламж дэмжлэг авах шаардлага байхгүй. Угаасаа нөгөө нэг тэр барилгын компанийн засварчт нь тэр өрөөлөнд ороод ирсэн. Ингээ бүх юм хийж байгаа, хангалттай хийж байгаа. Одоо жоохон хүлээх, жоохон цаг хугацааны л асуудал гэсэн утгатай мессеж гарч ирж байна. За тэгээд энэ нэг өрөөнд дотор засвар хийгдэж байгаа гэж хэлж байгаа. Энийг та амьдралынхаа ямар ч талбар дээр харж болно. Aquarius доошоо харсан гарч ирлээ. House 11 за ойлголоо. House 2 нар House 1 нэгдүгээр гэр. За тэгэхээр энэ уншлага нь юуны талаар юм бэ гэдэг тэгэхээр таны нэр хүндийн талаар байна. 100% таны нэр хүнд social standing буюу одоо нийгмийн байр суурь, таны зэндаа хэрэгэм зэрэг бусдаас авах хүндлэлийн талаар уншлага байна шүү. Тэгэхээр таны хүндлэл зэндаа тэгээд найз нөхдийн хүрээлэл
нийгэмшил гэд энэ зүйл дээр маш их шинжилэлт явагдаж байна. Энэ зүйл дээр таныг маш удаан хугацаагаар ундууцуулсан, онцгүй санагдсан, муухай санагдсан юм зүйл байна. Тэгээд нэр хүнд унснаас болоод таны цөөхөн энэ нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн цөөхөн хувь нь нэр хүнд алдснаас болоод дампуурсан, ядуурсан ийм цөөхөн хүмүүс байж болцсохгүй. Зөвхөн түүний ихэнх нь биш. Энэ цөөхөн хүмүүсийн хувьд болохоор яг энэ асуудал жигдэрж байгаа, засарж байгаа, шудраг ёс буцаж орж ирж байгаа гэж харагдаж байна. Тэгээд таны нэр төр цайрах болон таны нэр төр reputation гэдэг нь шүү дээ. Хүмүүс таны талаар юу гэж ярьдаг, таныг яаж хардаг, энэ зүйл бүгдээрээ жигдэрж байгаа, тэгшэрч байгаа. Хүмүүс таныг илүү дээгүүр харах болно, үнэлэх болно. Хэрвээ ямарваа нэгэн онцгүй зүйл тохиогоод найзууд дундыг хагаралцал болоод ажлын түншийн хагаралцал болоод ялангуяа энэ ажил карьертэй холбоотой магадлал өндөр байгаа даа. Ажил карьер, ажлын түнш гэдэг үлээ нэг хамт ажилладаг хүмүүс чинь энэ хүмүүсийн дунд та нэр хүндээ алдсан, гутамшигт байдалд орсон гэдэг ч юм уу ийм асуудал үүссэн байж болцсохгүй. Тэгээд тэр асуудал нь болохоор зүгээр хүнтэй таараагүйгээс болсон. Хин нэг нь нөгөөхөндөө дургүй байснаас болоод ийм асуудал үүссэн байна. Уг нь бол бизнес ажлын орчинд ч тийм дуртай дургүй гэдэг ийм 10 жилийн шиг ийм сонио динамик байх ёсгүй те, фракцлдаг гэдэг шиг ийм сонио динамик уг нь байх ёсгүй. Гэхдээ ийм сонин драматай киноны өсвөр настууд ингээд хэрэлдэж муудалцж байгаа юм шиг ажлын талбар дээр нь болсон байх магадлал байна. Тэнгүүд одоо энэ зуны сар дуусж байгаа. Зуны сар дуусж байгаа. 8 сар 9 сараас шилжих үед 9 сар гэхэд таны нэр төр бүрэн цайрсан байх болно, бүрэн тэгшэрсэн байх болно. Хүмүүс таныг илүү дээвэр үнэлдэг байсан байх болно. Гэхдээ хүмүүсийн таны энэ үнэлдэг болсон нь танд ил харагдахгүй болов. Одоохондоо ил харагдахгүй. Гэхдээ үр шимээ өгж эхэлнэ. Багаар үр шимээ өгж эхэлнэ. Хүмүүс арай тантай буцаад ингээд ойртоод, тантай буцаад харцдаг болоод ингэж байгаа харагдаж байна. Тэгээ ажлын боломжууд энэ дээр хамт ажиллах уу, тэрэн дээр хамт ажиллах уу гэж саналууд орж ирэх магадaltaй байна. Ийм контентыг хамт хийх үү гэдэг ч юм уу те, манай энэ клипэнд тоглоод өгөх үү гэдэг ч юм уу, эсвэл энэ клип дуу хөгжмөөр хамт ажиллах уу гэдэг ч юм уу, ингээд ийм нэр хүнд айгуу тийм өндөр шаарддаг ийм ажил руу шилжих магадлал бас байна. Хэрвээ аль хэзээ тийм төрлийн ажил хийдэггүй болвол тийм байна. Тэгээд та өөрийнхөө оргиороо байж болохгүй маань. Би ер нь 100% өөрийнхөө байх юм бол асуудал үүсэт идэм байна. Би өөрийнхөө гаж сонин талыг ер нь жоохон нуух хэрэгтэй юм байна гэж боддог болвол энэ бодол бас ангаагдж байна. Яг одоо бүрэн ангаагдаж дууссан байхаар бол харагдахгүй байна. Гэхдээ энийх нь ангаалт нь эхэлсэн байна. Яг энэ талбар дээр сахиусууд нь сайхан засвар явуулж байна. Бүр ингээд фундамент суураас нь эхлээд засвар явуулж байна. Сахиусууд нь сайхан ингээд гараа шамтцсан. Ханцуугаа шуулцсан гэдэг л хамцуугаа шуулж агаад сайхан засвар хийж өгч гинөө. Таны би хинбэ, би ер нь гаж хүн юм уу, ямар хүн юм бэ гэдэг энэ жоохон өөрийгөө шүүсэн, жоохон өөрийгөө доогоор харсан, өөрийнхөө онцлогийг буруугаар харсан, доогоор харсан. Үнэлээгүй энэ талууд дээр сахиусууд нөө сайхан шүдэндээ ингээд цэцэг мэцэг зууж мууцсан, эсвэл шүдний чигшлүүр ингээд зууж мууцсан те. Ус мөсөө бооцсон, эсвэл ингээд ажлын construction малгай өмссөн. Сайхан ястай ажиллаж өгч гинөө. Тэгээ энийхэн үр шим нь миний таамаглалаар мэдэрч аваар зарим хүмүүсийн хувьд 10-11 сараас мэдрэгдэх болов. Бусдын хувьд дараа жилийн 1-2 сараас мэдрэгдэж болцсохгүй. Гэтэ 10-11 сараас эхлээд жоохон цохууд үр шим нь цохууж эхлээд 1-2 сард гэхэд бол үр шим нь бүрэн мэдрэгдэж эхлэх болно. Өөрийгөө хүлээн зөвшөөрнө. Тэгээ таны онцлог илүү ингээд тод гэрэлтэж гарч ирдэг болно л гэсэн үг. За тэгээ нэмэлт харъя. Өргөжлүүлээд харъя. Одоохондоо маш тийм сүнслэг би хинбэ, миний нийгмийн байр суурь утга учир хинбэ гэдэг юм уншлага болж байна. Нэмэлт мэдээлэл харъя. Өөр сахиусад нь групп номер 1-т юу гэж хэлж өгмөр вэ? Юуны талаар мэдүүлмээр 8-9 сарын ихэнх хүртэл байдал ямар авах вэ? Зуны сүүлийн сар ямар шүү байх вэ? Хэрвээ та хосын харилцааг сонирхож байгаа бол энэ чон гэдэг нь айл групп дээр гарч ирлээ дээ. Эхний групп яг сүүлийн уншлагын групп номер 1 дээр чон гарч ирсэн санагдаж байна. Яг ийм байрлалтайгаар.
Тийм эхний групп нь болохоор Гялба гэдэг групп байлуу. Glimpse ямарсан групп номер 1-ийн Чонтой групп байсан. Чон айгүй эрт гарч ирж байгаа. Хамгийн эхний өдрөөр гарч ирж байгаа. Чон бол нохоо шүү. Spider and Passion Flower. And Passion Flower гэдэг нь яг ямар цэцгийн бүүмэд гэхдээ Аалз болон Чон хоёр гарч ирлээ. Аалз нь болохоор creative байдал гэдэг хоёрын тотой үзэр байна. Бас ажил карьер creative ажил хийдэг хүмүүсийг биелэгдсэн үзэр гарч ирж байна. Чон нь болохоор 25-ын тотой guardianship буюу хамгаалагч гэдэг үзэр гарч ирсэн байна. Энэ хоёр хоёулаа доошоо харсан. За энэ хоёр үзэр доошоо харсны учрыг надад сахиусан сайхан тайлбарлаад өгөө. Энэ хоёр үзэр ямар шалтгаанаар доошоо харсан гарч ирвэ? Энэ дээр нь би тодруулга авъя. За тэгэхээр ямар ч чиглэлсэн групп номер 1-ийн урлагийн креатив ажил, дизайн, лого, хөгжим, кино, шүлэг, ном, контент, пост, social creator, influencer гэдэг креатив ажил хийдэг хүмүүс байх магадлал маш өндөр харагдаж байна. Бараг 90% харагдаж байна. Capricorn за нэг ажил карьертай холбоотой онцлог болж байна. Capricorn perceive success. Ажлыг хүлээж ав, ажлыг зөгнө гэсэн утгатай юм үзэр гарч иржээ. За тэгэхээр ажлын талаар энэ ажил дээр таныг хамгаалах ёстой байсан хүн хамгаалаагүй, таныг дэмжих ёстой байсан хүн хамгаалаагүй. Гэхдээ та энийг өөрөө мэдж байгаа ч юм уу, үгүй ч юм уу жоохон эргэлзээтэй байна. Тийм. Тэгэхээр энэ нөхцөл байдал одоо 8-9 сар хүртэл өөрчлөгдөх болно. Энэ хүн илрэх болно. Хин таныг дэмжээгүй ингээд нэг дэмжих ёстой байсан хүн ерөөсө дэмжээгүй эсрэгээрээ жоохон садаалцсан. Яагаад вэ гэхээр таны хүч чадлаас айсан, таны амжилтаас айсан. Энэ хөдөл бүгдээрээ дээшээ гарчих юм бол маш хүчтэй, алдартай celebrity хүн гэдэг юм хөзрүүд болох гэдэг. Л энэ хөзрүүд бүгдээрээ дээшээ гарчих юм бол тэгээ энэ потенциалыг таны эргэн тойрны ажлын түвшинд бүгдээрээ мэдэрсэн. Даалтын түвшинд бол мэдэрсэн. Тэгээ тэрнээс нь таныг энэ чадвараас айсан байна, суртсан байна. Тэгээд таныг өрсөлдөгчөө болохгүй тул та яагаад бол өрсөлдөгч нь болчих юм бол нэлээд ширүүн дийлдэшгүй өрсөлдөгч болох нь л дээ. Одоо Солонгосын Big Bang гэх хамтлагийг төсөөлөх юм бол яа надаа тэр хамтлаг минь толгоонд орж ирсэн мэдэхгүй байна. Гэхдээ Big Bang гэдэг хамтлаг толгоонд орж ирж байна. Хэрвээ Big Bang-ийн хамтлаг цагтаа тэр тухайн үедээ яг идэвхтэй байх үед бол Big Bang-ийг гүйцэх хэрэгтэй. K-pop эрэгтэй ч удаа эмэгтэй K-pop хамтлаг ер нь байгаагүй тий. Бараг дэлхийд номер 1 байсан. Одоо хэрвээ Michael Jackson гэдэг юм бол Michael Jackson-тэй өрсөлдөж чадах хэмжээний тийм алдартай ерөөсөө байгаагүй. Яг түүний идэвхтэй үедэр тэрнтэй адилхан танд ийм потенциал бас байна. Бүр яг дэлхийн түвшинд гарнаа гэж би одоо таныг худлаа танд худлаа ярмааргүй байна. Гэхдээ хэрвээ та айл эзэнэ одоо тодорхой хэмжээнд алдартай болсон гэдэг ч юм уу тийм. Одоо УК болтын түвшинд байдаг хүмүүс болвол та дэлхийн түвшний алдарт одоо Монголынхаа нэрийг дэлхийд гаргах түвшний хүн болох чадал бол байна. Хэрвээ та УК болт гэдэг гэх мэт энэ Ариуна гэдэг ч юм те Сарантой гэдэг энэ хүмүүсийн түвшинд бол хүрээгүй байгаа болвол та энэ хүмүүсийн түвшинд бол өлхөн хүрэх айгүй боломжтой байна. Тэгээд тэр түвшнээс цаашлаад гадаад руу гарах гэдэг ч юм уу те дэлхийн түвшинд гарах юм өрсөлдөх ийм шудраг боломж бол танд байна. Чадвар нь бол танд байна. Тийм. Тэгээ энэ чадвараас хүн болгон сүрдэж айж гин. Та ганцаараа биш таны эргэн тойрны хүмүүс ч яаж та өөрөө ч тэрнээсээ сүрдэж яаж танаа гэрийнхэн ч гэсэн энэ санаа зовдөг энийг нэг талаараа ажигладаг хардаг хэрнээ санаа зовдөг гэж харагдаж байна. За. Three of Cups хүмүүсийн хатаархал. Юунд хатаархсан бэ гэхээр энэ нэг Queen of Wands гэдэг энэ Queen of Wands анхны санаа болохоор маш дур булаам. Дээрээс нь чадварлаг аяастай ийм эмхтэй энерги бэлэгддэг. Тэгэхээр Queen of Wands-ыг celebrity нарыг ерөөхдөө бол уншлага гэхээр Queen of Wands нь хинээр бэлэгддэг вэ гэхээр Britney Spears-аар бэлэгддэг. Britney Spears, Rihanna гэдэг ч юм уу те эмлаг алдартай эмхтэй хүмүүсээр Britney Spears-ийн авиас тэр мэдрэмж бол бүр үнэхээр дээд түвшнэх. Тэгээ профессионализм бол бүр үнэхээр дээд түвшнэх. Ингээл зүгээр л ажил дээр орж ирэл камер аслаа хамаг ажиллаа хийчихэл ажиллаа хийхдээ бүр ингээд төгс төвшөнд хичээл тэл гараа авчдаг гэсэн.
Тэгээ ажлынхаа түншүүдтэйгээ тийм асуудал үүсгдэггүй, хамтарч ажиллахад үнэхээр амархан юм профессионал тим эмхтэй гэж би сонсон. Тэгээд энэ Three of Cups нь болохоор юм атааждөө цуурхал нөгөө нэг 10 жилийн хүүхдүүд ингээ фракцлаад нэгнийхээ араар муулж ярьдаг. Энэ ингэсэн тэгсэн шүү дээ. Ингээд тэр тамхи татсан гэсэн шүү дээ гэдэг ч юм уу те. Гээ ийм байдлаар нэгнийхээ араас ингэж муулж ярьдаг ийм энергитэй хамтарч гарч ирж байгаа. Тэгэхээр Queen of Wands нь бол та. Тэгээ 90 тойрны хүмүүсүүд нь Three of Cups нь байгаа даа. Энэ зүйлийг давж гарахын тулд яах вэ гэхээр эхлээд та нөгөө нэг өөрийнхөө өвөрмөц чанарыг даардаг, өөрийнхөө өвөрмөц чанарыг нуудаг энэ нэг юм суур байгаад байгаа. Шарах маш гүний шарах байгаад байгаа тий. Тэгээ тэр гүнийхэн шархан дээр нөгөө сахиусан шил мэл зүүцэн, хар шил зүүцэн сайхан тийм дүр зураг орж ирээлээ л та. Нэг инээдтэй ингээ инээц ингээ ажиллаж байгаа. За сайхан болгоно гэх ингээ хинээж байгаа юм сахиусныханд дүр зураг орж ирээд байна. Тэгэхээр сахиус нь болохоор ерөөсөө энэ шархыг л ангаачих юм бол тэгээ цаашаа та нислээ гэдэгтээ сахиусууд нь бүр үнэхээр ихтгэлтэй байна. Тэгээ ерөөд бол таны амжилт бол guaranteed буюу таны амжилт бол үнэхээр баталгаатай зүйл юм байна. Та тэгээд өөрөө энэ амжилтаас жоохон айгаад идэм болоо гэж харагдаж байна. За тэгэхээр уншлагынхаа эхнийх нь хэсэг ирэхэд бол ингээд боллоо. Нэмэлтээр нь болохоор таны найз болон таны энэ аян замналд дэмжих хүн, таны дайснаа яаж таних. Тэгээд дараагийн алхам. Яагаад гэвэл таны дараагийн алхам болохоор жоохон хүлээх хэрэгтэй, засвар хийж байгаа гэдэг байгаа шүү дээ. Хүлээхээс өөр юу ажиллах вэ? За тэгээд энэ бүх зөвлөгөөг дагах юм бол таны амьдрал ямар авах вэ? Яг ямар амжилтанд хүрэх юм бэ? Гэдгийг нь харж өгөө. За тэгээ уншлага нь бүрэн болох болно. Тэгээд энэ хэрвээ манай нэмэлтийг мань авах гэж байгаа бол тун удахгүй уулзъя. Баярлалаа. Хэрвээ уншлага энэ ингээд өндөрлөхөр болсон бол үнцэнтэй цаг болон энерги надтай өнгөрүүлсэн маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. За сайн байна уу? Групп номер 2 та ийм хөрхөн ягаан өнгөтэй baby pink гэмсэхэн зөөлхөн ягаан өнгөтэй лили цэцгийг сонгосон байна. За энэ цэцэг бүр маш том ингээ нэг дэлбээр миний гартай харьцуулахад бол ийм байна. Ийм том, ийм урт, ийм гоё хүчрхэг гоё цэцэг байгаа. За тэгэхээр шууд уншлагадаа оръё. Таны 8 сард буюу зуны сүүлийн сар 9 сар руу шилжих үед юу тохиох вэ гэдгийг сайхан хараад өгье. За тэгээ хөзрөө хойлж байхад таны сонгосон Kawaii Tarot болон энэ хөөрхөн baby ягаан өнгөтэй цэцэг нь надад Rose Quartz гэдэг чулууг санагдуулж байна. Rose Quartz нь болохоор ягаан болдор гэдэг нэртэй лөө. Тэгээд юм гоё зөөлхөн хүн хоорондын харилцаа болон хайр дурлал, хосын харилцаа бэлэгддэг ийм хөөрхөн цэцэг байгаа. Айгүй алдартай цэцэг гинэ чулуу байгаа. За Queen of Swords гарч ирлээ. Queen of Swords, King of Wands, Page маш олон хүмүүсийн энерги орж ирж байна. Page of Swords, Two of Cups, King of Swords нь гараад ирлээ. За. Окей. За тэгээ Magician. Энэ хөзөрнийхэн зургууд нь бүр үнэхээр хөөрхөн, үнэхээр kawaii, зөөлхөн, маш гоё юм зөөлхөн илдэг нэрхтэй. За тэгэхээр 8 сар, 9 сард танд хайр дурлалын тал дээр маш олон арвин сонголтууд байх болно. Яг дэлгэрүүлэх юм бол 3 өөр сонголт танд байх болно. Хэрвээ та эмэгтэй хүн бол тэгээ энэ 3 өөр сонголтуудынх нь нэг нь таны эхэрт бол байх магадлал өндөртэй байна. Яг л Queen of Swords-ийн хамтрагч нь King of Swords гэдэг доошоо харсан гарч ирж байгаа. Тийм. Гэхдээ энэ эхэрдөл гэж буюу эхэрдөлийн замнал руу н оруулах буюу яг танд зөв гэж тооцогдох нэг л хүн байгаа. Бусдууд нөгөө хоёрынх нь нэг нь болохоор зүгээр айгүй тийм харизмтай, өөртөө ихтэй, авиастай чадварлаг, тэгээ жоохон их зантай гэдэг ч юм уу те, жоохон өөрийгөө их юмд бодсон, жоохон бие тоосон нэг залуу байна юм. Гал энергитэй. Гал ордтой, гал орд нь болохоор хонь арслан, номын орд байх магадлал өндөртэй. Нөгөө залуу нь болохоор жоохон доожоогүй
жоохон тийм сүлдээ гэдэг ч юм уу тий. Яаж одоо сайхнаар илдгээр хэлэх вэ? Гэхдээ за нэг нь айгуу тийм лаг мундаг залуу байна. Тэгээ тэр хугацаанд ингээд час хийсэн романстай байж байгаа салхад бол айгуу тийм хангалттай гоё туршлага байгаад үлдэх. Гэхдээ тэр зүйлтэй хол яваад бол дими байдалтай харагдаж байна. King of Wands and Queen of Swords нь бол таарахгүй. Жохон soulmate vibeтэй, заяаны хань vibeтэй. Энэ хүнтэй суугаад алстаа хамт байх юм бол Queen of Swords нүүрийнхаа элдийн хат нүүрийнхаа элдлэг зүйлсийг хийх гингүүд King of Wands буюу Савагийн хаан нь тэрийг нь жоохон доош нардаг эсэргүүцдэг байх талтай байх гэдэг. Тэгээд эсвэл хааны саваа нь болохоор яг бүр өөрийнхаараа байгаа амар олон хүмүүстэй уулзаа танилцаа сэдгнэ гэдэг ч юм уу, эсвэл тайз майзан дээр гараад ингээ бүр час хийсэн карьертэй, час хийсэн амьдралтай байх гадангууд та энэ хүнийг жоохон хойшин татаад чангаагаад үгүй жоохон ухаантай байя, ухаантай шийдвэр гаргая гэд энэ хүний галыг нь доош нь бууруулаад авах талтай харагдаж байна. Тэгэхээр богино хугацаанд та энэ гал чанартай залуутай час хийсэн харилцаанд байгаад сонирхолтой гоё харилцаанд байвал гоё happy байх болно, сонирхолтой байх болно, гоё дурсамжууд үлдэх боломжтой. За харин дараагийн залуу буюу энэ Page of Swords нь болохоор танаас дүү хүн байх магадaltaй. Эсвэл танаас хөгшөө ирнэ, танаас ах ирнэ, танаас дүү юм шиг арчаагүй. Ер нь бол жоохон арчаагүй хүн байна. Арчаагүй жоохон сул хүн байна. Нэлийн сул хүн байна. Тэгээд энэ сул хүн болохоор таныг ихэр төлрөөн заах зорилготой. Гэт бусад хүмүүсээс яг ямар зан чанар таалагдахгүй байгааг та энэ хоёр дахь хүнээс олж харах учиртай гэж сахиусууд нь хэлж байна. Энэ ингээд ийм хүмүүсийн ийм зан айгүй онцгүй байт юм байна штэ гэдгийг та бүр яг ингээд энэ хүний жишээгээр магтсандаа шингэтэл харна гэсэн үг. Бүр яасан арчаагүй юм бэ? Хүн ийм арчаагүй гэж болд юм уу гэж ингээд бодогдмоор ийм сонин хүн байж болд юм уу гэх ингээд бүр ойготмоор ийм хүн байх болно. Тэгээд энэ хүний учир нь болохоор ерөөсөө таны ихэр төлтөнд ойртуулах зорилготой. За ихэр төлт нь болохоор энэ хүний хүнтэй төстэй талуудтай ирнэ. Энэ хүнд энэ доожоогүй сул гэдэг залуугийнх нь чанаруудыг дарсан, боожсон, том болсон хувилбар нь байх болно. Гэхдээ асуудал нь гэдэг юм бол таны ихэр төлт нь таныг сонирхохгүй байгаа юм шиг танд санагдана. Нэг л таныг сонирхохгүй байгаа юм шиг, нэг л хөндийч юм шиг, нэг л та хоёрын дунд юм хамтай, хязгаартай хол байгаа юм шиг санагдах болно гэж харагдаж байна. За тэгээ энэ нөхцөл байдлыг яаж эргүүлмээр энэ бол ерөөсөө 100% таны гарт гэж хэлж байна. Та хэрэг хүсч ивэл доожоогүй сул бүр хүнтэй ч гэсэн урт удаан хугацааны харилцаанд ороод суугаад гэдэг ч юм уу те гэрлээд хүүхд болоо тэгээ явж болно. Байдал ерөөсөө таны нөхцөл байдал ерөөсөө таны хатганд байгаа. Тэгээд энэ King of Wands гэдэг хүнтэй бас одоо гоё юм чи ирээдүйд ч гэсэн гоё байж магадгүй гэж бодоод суугаад ингээд яваад өгч болно. Эсвэл ихэр төлөйгөө сонгож болно. Ямар ч ихлээсээ ихэр төлөйгөө сонгох нь мөнхөд бол зөв шийдвэр байдаг. Та мэндэлсний гол утга учир нь мөн байдаг. Гэхдээ та энэ хүнийг сонгохгүй байх магадлал нь юу вэ гэхээр зүгээр л хөндийн юм шиг санагдаад, дэмий юм шиг санагдаад болчих магадлал байгаа гэж харагдаж байна. За тэгэхээр өөр үзрүүд суглаад нэмэлт мэдээллийг авъя. За ямар ч хэлсэн 8-9 сарын эхнэр танд маш олон юм хайр дурлалын сонголтууд, романсын сонголтууд ийм баян хангалуун байх нэгэн тал дээрээ. За нэг үзэр унлаа. Үзэр нь Trine, Angelic Support, Harmony and Perfect Flow. За та ямар ч замыг сонгосон бай. Аль ч зам нь бүгдээрээ төгс зам л гэж тооцогдно. Таны хувьд бол зөв байх болно. Тэгээд аль ч замыг сонгосон бай. Сахиусууд нь бүр үнэхээр тултлан дэмжнэ гэж харагдаж байна. House 10 10 дахь гэр. За ихэр төлөв нь яагаад жоохон хөндий хязгаартай юм шиг санагдаад байна вэ гэхээр ихэр төлөвийнх нь карьер нь жоохон болохгүй бүтэхгүй байж болцсохгүй. Тийм бүр амар амжилтгүй тийм хоосон хүн гэж бол би хэлэхгүй. Тодорхой хэмжээнд амжилттай
хувьдаа нэлийн чадварлаг болчихсон хүн, бойжсон төлөвшөлттэй хүн. Гэхдээ карьер дээр амар анхаарад карьер дээр нь яг одоо тантай уулзаж ярилцах үеэр одоо 8, 9, 10 сарын үеэр карьер дээр нь асуудал тулгарсан байх учраас энэ King of Swords and Romance гэдэг зүйл юусоо бодохгүй явж хагаад тантай таарлтна. Тэгээ тантай таарлцсан болохоор танаас харцаа салгаж чадахгүй таны хажуу хүрээлэлд байх боловч тантай харилцаа хөөгд явъя гэх тань бүрэн анхаарлаа хандуулъя гэхэлэр карьер нь болохгүй байгаа учраас анхаарлаа хандуулж чадахгүй байх болно. За энэ бас өөр талтай боломжтой. Нэг талаараа карьер нь шууд утгаараа болоогүй, карьер нь амар их асуудалтай, үүмэнтэй. Тэгээ тэрийгээ зохицуулах га засварлах гад тэгшилэх гээд явж явах магадaltaй. Нөгөө талаараа болохоор энэ хүн өөрийгөө голоод би амар тийм амжилттай хүн биш дээ. Энэ King of Wands шиг алдартай биш, царайлаг биш, харизмтай биш, ийм баян биш гэдэг ч юм уу тийм шалтгаанаар King of Swords нь буюу таны ихэр төлн өөрийгөө голсон байх болно. Тэгээд өөрийгөө голсон учраас танаас хөндөй бөгөө зайтай байгаагаар тэр нь илрэх болно. Өөрөө тийм гой болчоод бүрэн хангалуун болчоод таныг найрах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хүнийг бүрэн хангалуун болохыг нь хүлээн гэх юм бол та ерөөд бол өөрийгөө бүрэн хангалуун болохыг хүлээж байна гэсэн үг. Та өөрийнхөө амьдрал дээр ямар талбар дээр өөртөө итгэлгүй байдаг тэрийг нь ихэр төлн толдож харуулж байгаа л гэсэн үг. Тэгэхээр та өөрийнхөө амьдрал дээр байдаг тийм хоосон дутуугийн мэдрэмжээ ангаачих юм бол тэр хоосон дутуугаа засах биш зөвхөн хоосон дутуугийн мэдрэмжээ ангаачих юм бол ихэр төлн за миний карьер болоогүй байсан ч яах вэ би өөрөө гой хүн шүү дээ би ингээ хүнд анхаарал хандуулаад гэдэг ч юм уу сэтгэл гаргаад явж чаднаа энэ мэн өөрөө хангалттай үнцэнтэй гэдэг өөртөө ихтэй болсноор тантай ойртох боломжтой болно л гэсэн үг. Intuition, trust, patience энэ маш сүнслэг ийм оролцоо маш их байна энэ нөхцөл байдалд. House 6 6 дахь гэр нохны ордыг бэлэгддэг. Тэгээд 8-9 сар нохны ордын сар байдаг байгаа. Утга учиртай ажиллацсаншгүй. Тийм байна. Тэгээд энэ сард ерөөхдөө бол та бас өөрийнхөө карьер дээр шинжилтийг оруулах магадaltaй байна. Шинжилтийг оруулна өөрийнхөө өдөр тутмын одоо өглөө оройноос босоод яг юу хийдэг гэдэг энэ дадал зуршил дээрээ ажилланаа. Дасгал хийдэггүй байсан бол дасгал хийдэг болно. Гэх мэт арай жоохон дэг журамтай болох магадлал харагдаж байна. Дэг журамгүйгээс болж үүсэж байгаа асуудлууд 8-9 сард тодорч гарч ирэх магадлал өндөр байна. Энэ нөгөө нэг бодийн хуралттаас холбоотой ажиллаулцшгүй. За нэмэлт төзрүүд авъя. За таны уншлага ерөөхдөө бол хайр дурлалын талаар, хайр дурлал хосын харилцааны талаар. За танай группийн уншлага хосын харилцааны талаар юм байна да гэдэг хэлээд байсан чинь надад дуудлага орж ирлээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сахиусаас нь дуудлага танд айгүй их орж ирдгээ. Тэгээд сахиусныхаа дуудлагыг аваарай гэсэн тохиол байгаа юм. За тэгэхээр сахиусныхаа дуудлагыг яаж авах вэ гэхээр мэдрэмжээрээ сонсно. Мэдрэмж, давтагдсан тоо, санаач үзэгдлүүд гэ санаачин тохиолдлууд болдог да. Санаачин тохиолдлууд болонгууд ихэнх хүмүүс зүгээр л тохиолдол илгүүдээ гэдэг орхичдог. Яг үүндээ энэ хороо ертөнцийн дээр тохиолдол гэж юусаа байхгүй нэг ч тохиолдол байдаггүй. Бүх зүйл төлөвлөгөөтэй, учиртай, шалтгаантай байдаг байгаа. Тэгэхээр янз бүрийн тохиолдлууд тохиох юм бол тэрийг нь жоохон бодож үзнэ гэсэн үг. За тийм ээ. Тийм байдлаар сахиусынхаа дуудлагыг хүлээж авч болох нэ. За нэмэлт мэдээллийг авъя. Таны 8-9 сар ямар ах вэ? Нэмэлт мэдээллийг авъя. Love, хайр гэдэг үзэр доошоо харсан байна. Past lives. Attraction дандаа доошоо гараад ирлээ. За одоо энэ зөвлөгөө нь болохоор нүний ихэр төлөвийн харилцааныхаа зөвлөгөө болж эхэлж байна. Ямар ч айлч замыг сонгосон бай. Та айлч хүн дээр тогтсон бай. Энэ замд нь аяндаа эргээд ихэр төл дээр нэрх болно. Тийм учраас та одоо шууд аян замаа товчлоод шууд ихэр төлөвөө сонгоод шууд ихэр төлөвтэйгөө нүүр тулаад асуудлуудаа ангаад хэлж болно. Эсвэл тэр King of Wands, Page of Swords гэх нэг айгуу лаг залуу, царайлаг залуу, нэг айгуу доожоогүй сулбуур залуу гэдэг ийм хоёр хүний сонголт байгаа тий. Энэ хоёр хүнийг сонгох юм бол энэ хоёр хүн нь арай удаанаар гэхдээ арай зөөлхөн байдлаар таны ихэр төлөвтэй холбоотой шархуудыг нь ангааж өгөх болно. Гэтэ энэ хүмүүстэй ингээд шархаа ангаад явж ангууд шархуудаа ангааж дуусах үед та сална л гэсэн үг. Ерөөсөө өөрт мөнхөд байх боломжгүй.
бидний ихэр төлөөс өөр хүнтэй бол үр дүнхүүд байх боломжгүй байдаг. За тэгээд хайр гэдэг зүйлтэй холбоотой ийм өмнөх насны шарах байна. Хайр гэдэг зүйлийг оршдог гэдэг та яг чин сэтгэлээс итгэдэггүй гэж харагдаж байна гэд хэлэнгүүт та ер нь хүн болгон л үгүй штэ хайр гэдэгт итгэдэг штэ. Жинхэнэ хайр л ялдаг гэд хүн болгол хэлдэг те. Гэхдээ яг та шархуудаа хараад үзэх юм бол үерхэл дээр яг ямар сонголтууд гаргадаг гэдэг энэ сонголтуудаа хараад үзэх юм бол ер нь сонголтуудын суурь нь хайр гэдэг чинь жинхэнэ зүйл биш буюу яг үүндээ ертөнц бурхан гэдэг зүйл жинхэнэ зүйл биш гэж бодсон итгэл үнэмшилтэй холбоотой байдаг. За жишээлх юм бол та ямарваа нэг ажил сонгох гэж байгаа бол нэг ажил нь таныг маш их татаад attraction буюу амар их татаад соронзоош татаад сонирхолтой санагдаж байгаа хэрнээ баг цалин өгдөг. Харин нөгөө ажил нь болохоор ухаантай бөгөөд зөв сонголт. Гэхдээ таны нэг сэтгэлийг хөдлөгдөггүй, жоохон уйдгартай ядаргаатай санагддаг ингээд ийм хоёр сонголтын ажил байлаа гэж бодъё. Тэгэхэд та их цалин өгдөг боловч их цалин буюу танд амраа малганыг өгөх боловч таны энергийг хоох сорох энэ ажлыг сонгож ивэл та бурхан хорвоо ертөнцид итгэдэггүй гэсэн үг. Хайр гэдэг зүйлд итгэдэггүй гэсэн үг. Яагаад гэвэл бурхан хорвоо ертөнцид итгэдэг хүн болвол хизээж өндөр цалин гэдэг ч юм уу те арай өөр зүйлээр өөрийнхөө аз жаргалыг наймаалцдаггүй. Тэгээ өөрийнхөө аз жаргал, өөрийнхөө passion буюу хүсэл эрмэлзлийг юугаарч наймаалцдаггүй хайр итгэж чаддаг хүн болвол тийм байна. Тэгэхээр одоо зарим хүмүүс коллеж сурж агаад сонирхгүй байгаа, таалагдахгүй байгаа зүйлээр ингээд сураал яваад байдаг. Гэхдээ өөрийгөө боолчлоо ингээд зүдрээл сураал яваад байдаг те. Энэ хүмүүс бүгдээрээ хайр бөгөөд хорвоо ертөнцид итгэдэггүй байна л гэсэн үг. Яагаад гэвэл хайр хорвоо ертөнцид болохоор энийг хийгээд дэмий юм биш үү, шаардлагагүй юм биш үү, арай өөр юм хийе, арай өөр сонирхолтой хөгжилтэй юм хийе гэд дуудаад ахад тэр дуудлагыг аниад байна л гэсэн үг. Тэгээд энэ дуудлагыг анж байгаа нь хүнд ингээд ядралт, залхуурал гэд юм зовох, энерги өргөдөх гэд цухалдах гэдгээр илэрдэг байгаа. Хүн ингээ хийх ёсгүй зүйлээ урсгал сүрж явахлаар ингээд амар ядраад цухалдаж байгаа гэсэн үг. Харин яг өөрийнхөө зөв зам руу, зөв голдрол руугаа ороод хорвоо ертөнцтэйгээ хамтраад хорвоо ертөнцтэй бүрэн найдаж итгээд ингээд амьдрах юм бол амьдрал жоохон эрсдэлтэй юм шиг ирнэ. Хизээч ингээд яг гүн аюулт бол ордоггүй. Яаж иж байгаа л хий нэг хүн ирээл авардаг гэдэг ч юм уу те. Гэтэ жоохон эрсдэлтэй, рисктэй, гэтэ маш тийм гоё сэтгэл хөгжүүлсэн, сэтгэлийг сэргээсэн, таныг үнэхээр амьлуулсан ийм голдрал зам руу ордог байгаа. Тэгээд энийх нь эрсдэл нь өөрт мөх биш. Та ингээд энэ замаар ороод өөртөө танилцах тусам, хорвоо ертөнцтэйгээ танилцах тусам, хорвоо ертөнц миний арыг даад юм байна гэдгийг мэдрэх тусам та илүү аюулгүй болоод ингэж явсаар агаад маш алдартай хүн болно. Эсвэл маш баян тэрбумтэн биллионер энэ төр болно гэдэг ч юм уу те. Тэгэхээр ийм байдлаар NASA-г зохион байгуулсан хүмүүс, Elon Musk гэдэг хүмүүс ийм байдлаар амар өндөр алдарт төрдөг. Амар их мөнгөнд төрдөг. Энэ хүмүүс ерөөсөө бурхан хорвоо ертөнцтэй хамтарч ажилласан учраас тэгж чаддаг байгаа. Тэгээд энэ хамтарч ажиллаж байхдаа яг сайн сэтгэлээрээ хамтарч ажилласан уу юу хамаагүй зүгээр л хорвоо ертөнц хайр гэдэг зүйлд итгэж чадсан уу, энтэйгээ хамтарч чадсан уу чадаагүй л хамаатай байдаг байгаа. Тийм ээ. Тэгэхээр танд хайр гэдэг зүйлд яг бүрэн итгэж чаддаггүй тал байна. Энэ шархыг ангаахын тулд нэлээд бага насны шархлууга орох шаардлага болно. Тэгээд шаардлагатай болно. Тэгээд муудцсан, хорхоотцсон шүдний эмчтэр үзүүлэхээр амар өвдөл час их хэцүү байдаг тий. Гэхдээ шүдний эмчтэр орохоор өвддөг байлаа гэдэг тэр шүдийг аниад яваад байх юм бол байдал жоохон доортох гээд байдаг талтай. Тийм учраас тэгээд нэг эмчлүүлсийн дараа амар гоё болдог тий. Ингээд хөснөө идэж болдог, чихэр мэхэр идэж болдог, хөөлцөө идэж болдог, дураараа идэж болдог. Гоё шүдтэй болдсон шүү дээ. Яг тэрнтэй адилаар ихэр түлийн энэ замл ялангуяа яг ихэндээ жоохон час ийсэн байх гадах магадлал байгаа. Заавал тийм байх шаардлага байхгүй. Тэгээ тэрийг нь сахиусууд нь анхааруулж өгч байна. За тэгээ бас та яг одоо цагч гэсэн ихэр төлөлтэйгээ холбоотой байгаа. Хоёр сүнслэг холбоос байгаа. Яг одоо цагт хамт амьсгалаад, хамт амьдраад нэгнийгээ дэмжиж, нэгэндээ үр шим тижэл өгөөд амьдарж байгаа гэдгийг нь сахиусууд нь хэлж өгөөрэй гэж байна. За нэмэлт мэдээллийг авъя. Нэмэлт мэдээллийг авъя. Desolate.
Өөрийгөө хязгаарлах, за өөрийгөө тусгаарлах. Gentleness, зөөлхөн байдал 19 дотоод доошоо харсан байна. Fruit of knowledge, мэдлийн жимс 15 дотоод доошоо харсан байна. За тэгэхээр та юу нь бол бурхан хорвоо ертөнцийг нөгөө нэг хорлогцсон хувилбараар нь хардаг байх магадaltaй байна. За бурхан хорвоо ертөнцийн хорлогцсон хувилбар гэдэг юм бол одоо бурханыг даахгүй бол тамд чатна гэдэг бол бурханыг хорлох орлогуудын нэг хүн төрлөختөө бурханыг хорлох гэсэн орлогын нэг бурхан бол хизээч шийдэгдэг бит бол биш. Гэт бурхан гэ битийг та төсөөлөх юм бол асар хүчтэй, хязгааргүй хүчтэй. Ямар ч тийм айдас байхгүй, санаа зовнил байхгүй. Яагаад гэвэл асар их хүчтэй бүгдийг бүтээж чаддаг. Ийм туйлын юучлал юуч бүтээж чаддаг юм амар агуу бит гэж та төсөөлөх юм бол энэ бит та гэд нэг хүн буруу ажил сонголоо тийм. За одоо номин гэд охин инженер болох хэрэгтэй байсан. Хэрнээ IT-гаар явчлаа гэдгээ бурхан хараал хилэгнэл шийтгэл байвал гэжтэй тийм. Тэгээ бурхан тэр номин гэд хүнийг ямар харцаар харах вэ? Тэгэхээр юм хайрын харцаар харна. Айгу өөртөө хэцүү сонголтыг хийжлээ дээ. За энэ сонголт дээр нь яаж дэмжиж өгөх вэ? Амар инэрэнгүү ханддаг. Бити тэг гэж хэлдэггүй. Дандаа хүснээ хий минийхөө л гэж хэлдэг. Тэгээ хүснээ хий минийхөө аав ээж нь дэмжнэ гэд бурхан хорвоо ертөнцөл бидний төгс аав ээжийн үүргийг гүйцэтгэдэг байгаа. Тэгээ бид нар өөрсдөө тэр ирж байгаа дэмжлэгийг нь хүлээж авах уу авахгүй юу гэдэг нь 100% бидний сонголт байдаг. Тийм байна. Тэгэхээр та хайр гэдэгт итгэдэггүй байна. Love гэх үзрийг доор нь гараад ирсэн байгаа тий. Хайр гэдэг зүйлд итгэдэггүй. Яагаад гэвэл бурхан гэдэг зүйлийг хорлогцсон хэлбэрээр нь боддог, андуурсан гэсэн үг. Тэгээ desolate тэгээ бурхан бол таныг хайж явсан гэж боддог. Gentleness тэгээ бурхан өөрөө тийм хэрцгий чанартай гэж боддог танд байна шүү. За өөр нэмэлт мэдээллүүдийг харъя. За нэмэлт мэдээллийг харахтаа тийхээ Oracle руу харъя. Innocence, trust in the invisible. Mischief. За энэ хүзрүүдийн мессеж бол маш ойлгомжтой байна. Trust in the invisible. Үл мэдэгт харагддаггүй зүйлсэд итгэж сураарай гинэ. За тэгэхээр одоо ингээд бид бүхэн анзаараагүй хэрнээ бидний хөрс дотор өчнөө одоо янз бүрийн бичил эсүүд, амьтад шоргоолчнууд гэдэг хөдөлжил байдаг, амьдрал үргэлжилж байдаг тийм. Энэ болгоныг бид нар анзаардаггүй. Тэгэд энэ бүх зүйлс ажиллаа хийхин тулд хүн гэдэг бит энийг анзаарах шаардлага ерөөсөй байхгүй. Салхилахын тулд бид нар анзаарч олж мэдэх шаардлага байхгүй тийм. Үйл одоо удахгүй бороо хаана Африкийн аал нэг одоо нутагт ингээд бороо орохын тулд тэрийг нь Монголд байгаа багийн нар тэрийг нь олж мэдээд хүлээн зөвшөөрсөн байх шаардлага байхгүй тийм. Тэгэхээр бурхан нь яаж ажилтдаг вэ гэхээр хүний зөвшөөрлийг авч ажилтдаг биш, зүгээр л ингээл хийх юм хийгээл явж байгаа. Сахиусууд нь ч гэсэн хийх юм хийсээр л байдаг. Тэгээ таны хувийн сахиуст таны бурхан гэдэг болвол 100% таны гэгэрэл, таны аз жаргалын төлөө өдөржин шөнөжин цуцшгүй ажиллаж байдаг. Яагаад гэвэл энэ хүмүүст цуцран гэдэг ойлголт байхгүй, ядран гэдэг ойлголт байхгүй, цаг хугацааны хязгаар гэсэн ойлголт байхгүй. Өнгөрсөн одоо ирээдүйн ингээл өсөжээл ажиллаа хийгээл явж байгаа таны аз жаргалын төлөө. За тэгэхээр таны зам дээр ингээ янз бүрийн таныг зөв голтрол руу оруулах ингээ янз бүрийн хаалгууд үүдүүдийг нэгээл буруу хаалгуудыг ингээл аргалаа л те. Ингээл ажиллаж байгаа энэ үйл явцад та итгэх хэрэгтэй. Тэгээ таны амьдралд ганц та ингээ амьдарж байгаа энэ амьдралд та амьд байхын тулд одоо хэрвээ та номин гэдэг нэртэй хүн бол номин гэдэг хүн амьсгалж амьдраад ингээ хоол ундаа идээд явахын 90% ажлыг нь та хийдэггүй, сахиус бөгөө бурхтууд нь хийдгээ. Тэгээ та өөрөө болохоор зүгээр л нэг хөлөө нөгөө хөлийнхаа урд ингээл тавих, гар хөлөө хөрөөнөндөө хөдөлгөх гэх иймэрхүү ажлуудыг хийж байгаа болохоос ш 90% ажлыг нь та биш нөгөөдөл нь хийж байгаа. Тэгээ таны зүгээс нөгөө 90% ажил нь болохоор ингээ за аим гоё пицца бүргэр гээ таны үүдэн дээр авчирч өгөөд тахтан та тэрийг нь энийг би өнөөдөр идэхгүй гэдэг ч юм уу. Энийг би огт идэхгүй гэдэг ч юм уу. Ингэх сонголтыг бол та өөрөө хийн. Энэ 10% сонголт нь танд байгаа даа гэсэн үг. За тэгээ та бас юу ч болж исэн ба та өөрийгөө innocent буюу гэмгүй биет тэгээ санах хэрэгтэй.
Хэрвээ та бурхныг буруугаар бодсон бол хэрвээ та өмнө нь ямар нэгэн алдаа асуудал үүсгэсэн бол та бол гэмгүй бит. Та ингээ мэдж байгаад хийсэн үү, мэдээгүй байж байгаад хийсэн үү, сайн санаалж хийсэн үү, муу санаалж хийсэн үү, тэр нь хамаагүй та бол гэмгүй бит. Та бурхны нүдээр бол бяцхан хүүхэд нь, бяцхан охин нь, бяцхан хүүн байгаа. Тийм учраас та яг үндэ алдаа гаргах ямар ч боломж байхгүй, та бол гэмгүй. Тэгээ юм мэдхгүй, мэдээгүй байсан, бурхныг жинхэнэ гэдгийг мэдээгүй байсан. Энэ сахиус бурхан таны амьдралын 90% ажлыг хийж өгдөг гэдгийг та мэдээгүй байсан. Таны буруу биш, хинийч буруу биш. Тэгээ энийг мэдээгүй байснаар ерөөсө танд шийтгэл орж ирэхгүй. Энэ зүгээр л та гэмгүй гэсэн үг юм аа. Тэгээ мэдээгүй байсан л гэсэн үг юм тийм. Тийм болохоор өөрөө өөршөө хэрэгтэй. За тэр бурхан хэрцгий гэж бодож байгаа та өөрийгээс хэрцгий гэж боддог талыг нь харуулж байгаа юм шүү. За тийм байна. Тэгэхээр энэ уншлага нь болохоор маш их тийм mind alignment process гэх манай ихэр төрлийн сургуулийн аюу тийм үнэтэй trauma ангаадаг юм сервис байдаг. Тэр сервисээр нь 3 сарын юм програм байдаг. Тэр програмаар нь би өөрөө яваад үзсэн. Тэгээ энэ програмаар нь ерөөхдөө бол саяныхтай төстэй зарчмаар ажилладаг. Тэгээ би та групп номер 2-ын уншлагыг авсан чинь баг амар олон тийм сэтгэлийн шархуудаа ангаагаад дуусгах шиг боллоо. Тэгэхээр ерөөсөө сахиусууд нь ерөөсө таны ангаалтан дээр бүр амар анхаарч эхэлж байна. 8-9 сард бүр үнэхээр таны ангаалт, таны яашрал амраа маглан хангалуун байдал дээр бүр үнэхээр энгийнээсээ илүүгээр анхаарч эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ үеэр та сайхан дохионуудаа сахиусуудынхаа дуудлагуудыг сонсон те давтагдж байгаа тоонуудаа анзаарна. Тэгээд давтагдж байгаа тоонуудаа яаж харьцаж сурах вэ гэдэг. Тэгэхээр тоонуудаа харчаад тэр тоондоо өөрөө яг ямар утгатай юм шиг байна гэ өөрөө мэдрэмжээс асуугаад тогтно шүү дээ. Тэгэхээр нэгийн тоо гэх юм бол номер 1 гэж та ойлгож болно. Би гэж ойлгож болно, чи гэж ойлгож болно, цор ганц гэж ойлгож болно, эхлэл гэж ойлгож болно те. Тэгэхээр нэгийн тоо гэж бодохоор танд яг ямар мэдрэмж төрж байна. Ийм байдлаараа сахиусуудаа харилцснаа. За тэгээ 2-ын тоо гэж бодохоор юу санаанд орж байна? 2-ын тоогийн харангууд би багадаа 2-ын тоотой байшинд амьдардаг байсан штэ. Гингүүт гэр санаанд орж болж байна тийм. Гэтэ ихэнх хүмүүсийн хувьд 2-ын тоо харилцаа холбоо гэсэн утгатай байдаг. Гэх мэтчлэн ингээд иймэрхүү байдлаар сахиусууд болон бурхантай харилцах боломжтой юм шүү. За одоо болохоор нэмэлт дээр нь харах зүйлийг нь харж уу юу? Би нэмэлт дээр нь юуг нь харж үгийн King of Wands гэдэг нэг лаг soulmate залуу байгаа. Soulmate-ийг таних тэмдгүүд харъя те. За тэгээд ихэр төрлийг нь таних тэмдгүүд харъя. Тэмдгүүдийг харъя. За тэгээд soulmate-ийг дагах юм бол ямар байх вэ? Ойрын хугацаанд ямар авах вэ? Twin Flame-ийнхаа энэ замлалд гарах юм бол ойрын хугацаанд ямар авах вэ гэдгийг хараад өгөө. Энэ Page of Swords гэдэг бас нэг доожог 3 дахь залуу байгаа. Энэ залуугийн талаар би бүр огт харахгүй. Та бүхэн угаасаа л хараад энэ хүн ямар доожог сонио хүн бэ гэдэг угаасаа л ойлгомжтой байх болно. За тийм ээ. Тэгэхээр бичлэгээ энэчээ өндөрлөх гэж байгаа бол үн цэнтэй цаг болон энерги надад болсон маш их баярлалаа. Хэрвээ манай нэмэлтийг минь авах гэж байгаа бол тун утгагүй нэмэлтээр минь уулзъя. Групп номер 3 сайн байна уу? Та Лубанко хүзрийг сонгосон бөгөөд энэ цагаан лилийг сонгосон байна. Лилийг энэ цагаан харуулж өгье. Лилийг бүр ийм том, авраг том лили байгаа. Маш арван, олон ширхэг цэцэгтэй дотор хэдэн ширхэгтэй. 4 ширхэг ийм цагаан лили байна. Ийм ууртлаг, мундаг, сүрлэг лили байгаа. За тэгэхээр таны уншлага руу оръё. Цагаан өнгөтэй лили болон Лубанко даруун нийлбэрээрээ юу бэлэгдэж байна гэхээр бэлэгдэж байгаа зүйл надад жоохон үг хэлний хувьд түгээмэл биш, жоохон тийм учир битүүлэг мэдрэмжийг төрүүлж байна. Мэдрэмж нь болохоор нэг тийм бүтээлч энерги чимшиг, эсвэл тийм цэвэрлэгээний энерги чимшиг, mysterious гэдэгтэй mysterious energyтэй санагдаж байна. Тийм усархаг ийм нөгөө акаша энерги гэдэг акаша энерглэг цэвэрлэгээний тийм ямар ч хэлсэн тийм тунгалаг уус мэт ийм энергийг над мэдрүүлж байна. Тэгэхээр энэ тунгалаг уус мэт мэдрэмж нь таны 8 болон 9 сарын ихэнх хавцааны үед ямар ач холбогдолтой байхыг харъя. Тунгалаг гэдэг нь болохоор бас нөгөө тийм юу ч оршдоггүй цэвэрхэн гэдэг ч юм уу, тийм sterile биш. Sterile гэдэг нь болохоор бүр одоо монголоор нь юу гэх юмтэй юмыг ингээд спиртээр арчаад хайчингууд эрэг бодисч байхгүй, цөрөг бодисч байхгүй, бүр ингээд хов асан болчдаг.
Энэ групп номер 3-ын энерги нь тийм юуж байхгүй спиртээр арчсан юм шиг тунгалаг гэхээсээ илүүтэйгээр байх ёстой зүйлсүүд нь байгаа. Ялангуяа тийм жоохон сөрөг мэдрэмжүүд гэдэг ч юм уу те гониглал амьдралын ээдрээ гэдэг иймэрхүү зүйлсүүд нь байгаа. Тэгсэн хэрнээ энэ бүх зүйлсүүд нь ариун бөгөөд тунгалаг гэсэн ийм мэдрэмж төрж байна. Одоо жишээ нь бүгдээ ариун гигантэн гэж зөвлөх юм бол яг ариун гигантэн хүн болвол одоо юм сүмийн хувц өмсцэн эсвэл ламын хувц өмсцэн тэгээд сүм дээр очиод мөргөл үлдэж байгаа хүн бол ариун гэж айгүй амархан тодорхойлдог тийм үү. Тэгтэл зарим нэгэн урлаг дээр эсвэл хорвоо ертөнцийн бодит үнэн дээр одоо баар савтай газар хүмүүстэй харилцан яриа өрнүүлдэг бариста буюу нөгөө нэг архийг нь хунгалж өгдөг тэр нэг 3 хүүхдийн эцэг залуу бол бас ариун мөн гэд юм нэг та дүр зургийг та төсөөлөд үзээрэй. Тэр одоо архийг нь хунгалж өгдөг. Тэгээд баарлуу ингээл тийм юу ундуудсан сэтгэл нь доогуур байгаа юм хүмүүс орж ирдэг. Тэгэл тэр хүмүүстэй тэр бариста залуу 3 хүүхдийн аав хижээл насны 40 50 насны тэр залуу те ингээ жоохон юутай гүзээтэй сахалтай гэхдээ аминдаа бас ингээд хувцас стилээ ингээд ажгүй тохируулаад өмсчдөг ингээ жоохон сахин хосон хувцастай гэдэг ч юм уу те. Тэгээ айгүй үсээ цэвэрхэн застдаг ерөөдөө айгүй цэвэрхэн өдрөөл уусандаа орчдөг сахлаа усчдаг те. Тэгэл гэртээ очиод ядраал гутлаа тайлал унтчихдаг, хорхраал унтдаг. Энэ залууч гэсэн ариун мөн гэдэг юм мессеж орж ирээд байна. Ийм сонин тим төрлийн ариун, тим төрлийн гигэн гэдэг ийм мессеж орж ирж байна. Энэ Лубанкод эцэг хоёрын одоо тэгээ гарч ирсэн хөзрүүдийг харах юм бол ялангуяа энэ Devil тэгээд Moon гэдэг энэ хоёр үзэр яг миний саний яриад байсан. Утгыг бол айгүй сайн зөв оноочтой илэрхийлж байна. За тэгэхээр 8-9 сарын үеэр зуны сар дуусаад ингээд намар руу шилжих үеэр та ямарваа нэгэн зүйлийн бодит үннийг нь олж нээх болно. Ямарваа нэгэн зүйл танд худал хэлжсэн. Энэ ямарваа нэгэн зүйл нь ажил байж болно. Тийм зүйл байж болно. Одоо жишээ нь хүүхэлдэйн киног бид нар гараараа зурж хийдэг гэх нэг компани байгуулга гутлаа ирсэн. Яг энэ дээр гараар зурдаг AI буюу artificial intelligence-ээр оюун ухамсараар хиймэл оюун ухамсараар хийлгүүлсэн байсан байж таарах гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар байгууллага компани эсвэл ийм бүлгэн хүмүүс танд худлаа ярьсан байна гэдгийг олж мэдэж магадгүй. Эсвэл улс төрийн одоо махнам гэдэг чинь ийм үзэл үзлийг баримталдаг нам гэ бодоод явж исэн чинь тийм биш байж таардаг гэдэг ч юм уу. Иймэрхүү сонин дорвтой том худлыг та олж нээх болно. Энэ том худлыг олж нээснээр та энэ худал зүйлийн их сурвалжаас бүр хүмүүсийн салах, бүр хүмүүсийн холдох шийдвэрийг гаргана. За тэгээд холдох шийдвэрийг гаргах үед жоохон хэцүү санагдах болно. Тийм гунигтай, нэг л хоосон жоохон хэцүү санагдана. Гэхдээ яагаад тийм амар хоосон хэцүү санагдаж байгаа вэ гэхээр таны бодит үнэн болохоор та тэр зүйлдээ жоохон донтолтын шин чанартай байсан. Донтолтын шин чанартай. Арх марх гэрэдсэн чинь ингээд Devil-ээр орж ирж байна те. Та жоохон донтолтын шин чанартай байсан. Тэгээд одоо хүн донтчихсан зүйлээ балингууд амар хоосроод байд суужадаа тэгээд зовоод хэцүүддэг те. Гэхдээ энэ Devil гэдэг донтолтын үзэр нь доошоо харцсан гарч ирж байгаа учраас энэ донтолт нь одоо ингээд болж байгаа. Амгаагдж байгаа, идэгж байгаа, ингээд дуусж байгаа. Энэ донтолтын энерги одоо таны амьдралаас гарч явж байгаа, холдож байгаа гэсэн үг. Тэгэхээр айлцсан ингээд дууссан болцсон. Одоо та дахиж энэ донтолтын энерги л өөрөө ингээд очоод тэр зүйл дээр очоод дахиад шинээр донтохгүй бол тэр зүйлдээ дахиж энэ донтолтын энерги ерөөд л арилж байгаа, ангаагдж байгаа. Тэгэхээр нэмж ангаадах шаардлага байхгүй. Одоо зүгээр ингээд гарч явж байгаа side effect буюу гаж нөлөөг ингээд тэгсээл өөрийгөө арчлаад өнгөрөхөөс арга байхгүй. Одоо насаараа арх уусан гинт архийг ингээд зогсоох юм бол ингээд чичирч мичрээ салганаал буу юм болдог. Тэрнтэй жоохон төстэй юм гэсэн. Гэхдээ таны хувьд донтолт нь зарим цөөхөн хувь нэг энэ уншлыг сонсож байгаа 2-3% хүмүүс нь шууд утгаараа арх тамхины талаар байх болно.
Гэтэ ихэнх хүмүүсийн хувьд энэ харилцааны талаар байх болно. Харилцаанд олон хүмүүстэй холбоотой харилцаа байх магадлал бас байна. Жишээ нь гэр бүл гэдэг ч юм уу те. Гэр бүл нь бидний хийж байгаа ажил бол одоо шудраг бөгөөд нэр төр сайтай бөгөөд бусдад ээлтэй ажил бид нар хийдгээ гэсэн чи яг үүндээ авилгал авдаг, улсаах охроодаг юм ажил гэр бүлийнх наав ээж хоёр нэмээ өвн хийдэг байсан байж таарах жишээ нэ те. За тэгээд энэ хүмүүсээс харилцаагаа таслангууд гэхдээ бүр тийм биш арай жоохон амьдрал төхөм жишээ хэлэх юм бол гэрийнх нь болохоор одоо ийм нэг түгээмэл буруу ойлголт хүмүүст амар их явдаг. Би одоо trigger warning энийг хэлэхээр амар олон хүмүүсийн аазгаа нүдлээд уур нүрээ бараг энэ бичлэгийг хааж хаяа надаас unsubscribe дараа миний бичлэгүүдийг репортлоод уурлаад намайг үзээ хадаад игэх магадлал байгаа. Гэхдээ миний хэлэх ёстой зүйл болохоор сахиусууд нь хэлээрээгээд байгаа зүйл нь болохоор Монголын нийгэмд маш олон эцэг эхнэр эмээ өвгөнөр хүүхэд гаргахдаа хөгшрөх үед хөл хочих хүүхэдтэй болно гэж бодоод хүүхэд гаргадаг тий. Тэгээд тэр хүүхдийгээ бага багт нь бойжуулаад асраа тижээгээд энийгээ золиос гэж хардаг. Тэгээд за энэ золиосынхаа ачийг би ирээд хөгшөрхөөр хүүхдээсээ эргүүлж авнаа. Миний хүүхэд эргүүлээд намайг хооллоно. Эргүүлээд миний бүксийг арчина. Тэ эргүүлээд надад ханиулнаа гэж бодоод хүүхэдтэй болдог тий. За одоо ингээд амар хурдцтайгаар мотоцикл явж байгаа дуу чимээ гарч ийн. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд энэ мэдээлэл айгүй хурцдчихж болцсошгүй тэрийг нь мотоциклын чимээ бэлэгдэж байгаа гэж бодоод хүүхэдтэй болдог. Энэ яг үүндээ ертөнцийн хуулийн хувьд боолчлолтоос ялгаа байхгүй. Энэ бол зөв зүйл биш. Тэгээд юу яадаг? Гэхдээ энэ бодит үнэнд хорвоо нийгэм дэлхийд тэр чигээрээ сэрэх цаг нь арай болоогүй байгаа. Тэгэхээр энэ бол маш тийм шинэлэг мэдээлэл. Тэ одоо дээр үед эмэгтэй хүмүүс бол жоохон боол баянгийн байх ёстой гэд хүн болгон боддог байсан. Тэр нь худлаа хайж таарсан. Эмэгтэй хүмүүсийг боолчлох нь окей биш юм байна. Эмэгтэй хүмүүс ч бас өөрсдийн гэсэн мэдрэмжтэй, бодолтой, хүсэл мөрөлдөлтэй ийм хүмүүс байдсан байж штэ. Ингээ зүгээр эрэгтэй хүний тавилга болоо сууждаг зүйл биш юм байж штэ гэдгийг бид нар саяхнаас ухаарж байгаа тийм үү. Тэгтэл одоо энэ гэр бүлийн ийм амар токсик динамик байгаа. Тэр нь болохоор хүүхэд нь эцэг эхийнхаа төлөө амьдрах ёстой гэдэг юм бодол. Энэ бол боолчлолт мөн. Энэ бол токсик зүйл мөн. За тэгээд тэгэнгүүт гэр бүлүүд яг энэ үзэл бодлоос болоод янз бүрийн маш олон жижиг том токсик зүйлсийг нэгэндээ түгээж өгдөг. Нэгнийгаа жижиг бага байдлаар том жижиг байдлаар дарангуйлдаг, нэгнийгаа ашигладаг, нэгнийгаа боолчилдаг. Тэгээ энийгээ бүгдээрээ нормал гэж бодсон байдаг байгаа. За наацхан та ийм төрлийн худлыг олж нээх боломжтой. Олж нэгээд гэр бүлийнхнээсээ бүгднгээс нь хагацх сонголтыг гаргах боломжтой харагдаж байна 8 сард. Ийм том токсик хүрээнд тэгэхээр зарим хүмүүсийн үед энэ найз нөхдөд хүрээ байж болно. Одоо хүмүүстэй найзлахын тулд заавал ая талыг нь засах хэрэгтэй, заавал пялдганах хэрэгтэй гэдэг ийм буруу үзэл бодол байж болно те. Тэгтэл яг үндэ жинхэнэ нөхөрлөл гэдэг чинь пялдганах шаардлагагүй байна. Бараг жинхэнэ найзууд чинь пялдганах юм бол ингээд жоохон эвүүрхтэй байна. Зүгээр л оргиороо өөрийнхаараа байх хэрэгтэй байна. Тэгээд найзаасаа тусламж авсан болвол заавал эргүүлээд тусламж өгнө гэсэн дарамт шалт мэдрэх шаардлагагүй юм байна гэдэг ч юм ингээд нэг токсик зүйлээс гараад эрүүл зүйл рүү орох юм шилжилтийн зүйлийнх нь эхлэл нь 8-9 сарын хооронд тавигдах болно гэж харагдаж байна. Энэ болохоор маш том амьдралд маш том нөлөөтэй өөрчлөлт байна шүү. За өргөжлөлтөд харъя нэг хөзөр унчлаа. Two of Pentacles өгөө аваан таардаггүй солилцоо гэдэг хөзөр гарч ирж байна. Өгөө аваан таардаггүй солилцоо нэг нь арай их хожоод нөгөөх нь арай хожигддаг юм солилцоог илрүүлнэ. Цаны ярьсан юмнууд ба шүү дээ. Тэгээ бас Two of Pentacles анханасаа таарахгүй байгаа, хамт баймааргүй байсан байгаа зүйлтэйгээ ингээд өөрийгөө хүчилж хамт байхыг бас бэлэгдэж байгаа. Таалагдахгүй байгаа хүчилж хамт байхыг бэлэгдэж байгаа. Тэгэхээр таалагдахгүй байсан анханасаа л ингээд гой санагдахгүй байсан зүйл дээр өөрийгөө хүчлээд хамт байгаа байсан байна гэдгийг ойлгох болно. Зүгээр дуртай гэдээ өөртөө худлаа яриад чултгой эсвэл худлаа яриаггүй мэдчихсэн хэрнээ ингээд хамт байгаад байдаг. Энийг тодруулж харах болно. За тэгээ энэс санхүүтэй холбогдож болцсохгүй.
ажлын талбар дээр аж болцсохгүй зарим хүмүүсийн death. Тэгээ энэ зүйл ерөөсөө шинжлэхдэггүй юм байна. Энэ зүйлийг шинжлэгдэн, өөрчлөгдөн, аяанда зүгээр болчихно гэж бодоод байсан. Ерөөсөө тийм тэхгүй юм байна гэдгийг та ухаарах болно. Хэрэв ухаараагүй бол энэ уншлагын таны хэлж байгаагаар энэ зүйл өөрчлөгдөхгүй. Энэ зүйл сайжрахгүй, энэ чигээрээ л байх болно. Нөгөө талын хүмүүс нь өөрчлөлтийг амлаад байгаа бол өөрчлөгдөхгүй гэж хэлж өгч байна. Сахусууд нь Six of Wands таныг өөртөө итгэлгүй болгодог зүйл. Та өөрийнхөө контролыг, амьдралынхаа контрол удирдлагыг өөрийнхөө гарт атгах болно. Ace of Cups сэтгэлгүй байсан мэдэгдэн. Ерөөсөө энэ зүйл дахиж байхгүй, урагшлах ямар ч боломж байхгүй. Энэ ингээд зүйл гацсан байдалд орсон, ингээд гацсан эргүүлэхт орсон гэдэг нь мэдэгдэх болно. Тэгээ энэ өсөл байдалд ерөөсөө хайр гэдэг зүйл байгаагүй байж, хайр гэдэг зүйл байгаагүй, оронд нь зүгээр л донтолт гэдэг зүйл байсан гэдгийг олж харна. Зарим хүмүүсийн хувьд энэ гэр бүлийн харилцаа, зарим хүмүүсийн хувьд эхнэр нөхрийн харилцаа, зарим хүмүүсийн хувьд ажил, карьерийн харилцаа гэх мэт зүйл байхаар харагдаж байна. За энэ нөхцөл байдал дээр нь өөр хөзрөөр би нэмэлтийг харж өгье. За тэгвэл 8-9 сарын үеэр танд өөр гоё зүйлсүүд юу гэх вэ? Уншлах жоохон даркрад байгаа учраас одоо гоё гэгээлэг зүйлсийг нь харъя. Хөөх гоё юм болох нь дээ ингээ бодоод баярлаж болох үст тийм гоё зүйл нь юу байх вэ? Сахиус нь хэлж өгөөч. За нэг хүзэр унлаа, тэрийг нь аавна. Туулаа гэдэг үгээр дэшээ харж унсан байна. 3-ын тоотой Here and the Oak, a new opportunity, шинэ боломж. Oak гэдэг чинь одоо ямар модал юм? Ийм борхоцоотой модыг ямар мод гэдэг лээ? Би мэдэхгүй байна. Бүжин болон Oak гэдэг мод. Шинэ боломж болцсон. Badger and Ginkgo. Ginkgo гэдэг нь бас юу юм болоо? Аз дургадаг юм. Японд дургадаг жимсэдэг л Ginkgo гэдэг нь. 32-ын тоотой Healing Wounds шарх ангаах. Тэгэхээр энэ шархыг ингээ бүр амар ангааж салах шаардлага бол ерөөсөө байхгүй. Амар сүртэй ангаалт явагдах шаардлага бол ерөөсөө байхгүй. Эндээс зүгээр л хараагаад өөр шинэ боломж руу ороход хангалттай. За тэр өөр шинэ боломж нь яг ямар шинэ боломж байгаа вэ гэдгийг нь харъя. Шинэ боломжууд танд зөндөө байхаар харагдаж байна. Дор хаяж 3 өөр шинэ боломж байх болно. Шинэ боломжууд одоо ингээ орхиж явж байгаас илүү гоё зүйлсүүд арвин байх болно. За тэгээд энэ зүйлийг орхиж явах үед асар их юм ганцаардл, хоосролт тэгээд юм зовлоныг мэдрэх боломжтой. Тэр зовлон нь болохоор зүгээр л архинаас гарч байгаа хүн архинаас гарсныхаа дараа архиас татгалзах үед ингээ жоохон чичирч татганаад хэцүүддэг тийм л зүйл явж байгаа шүү. Энийгээ зүгээр л тэсээл өөрийгөө саатуулаад өөр юм анхаарлаа хандуулаад явж идэл тэгээ аянда зүгээр болно. Энийг бол сүртэй ингээ амгаад авах шаардлага бол байхгүй гэдгийг санаарай. За шинэ боломжууд нь ямар боломжууд вэ харъя. Цаг хугацаа, tranquility ямар амгалан яасан гоё зэрэг. Harmonious in action. 15 та тэгэхээр өдөө хүртэл ингээд энэ токсик зүйлтэй ноцолдоод ер нь амар ядарсан байж болцсохгүй ингээл байнга драматай, chaosтэй ингээл байнга ямар нэг юм болохоо болж идэг ингээл байнгын хэрүүл, уруул, дарамт шахалт одоо та 8-9 сард энэ амар амгалангаа гоё enjoy-дох болно. Гоё амар амгалан тайван болох болно. Ингээ сайхан гудамжаар ахлах чийтл ингээл мод найгаал тий. Алсад уул богд уул энэ төр харагддаг ч юм уу тий. Ингээл үүл ингээ зөөлхөн хөвөөл гэдэг ч юм уу. Эсвэл ингээ агаарт гардаг ч юм уу. Иймэрхүү байдлаар амар амгалантай амар гоё enjoy-дох болно. Тэг шинэ боломжууд нь бас таныг энэ евро амар амгалан руу хөтлөх болно. За өөр ямар боломжууд вэ? Энэ боломжууд нь яг ямар талбарт байна вэ гэдгийг би дөрөвтэй харах гэж оролдъё. Одоо болохоор арай л нөгөө нэг юу байгаа те? Ерөнхий байгаад байна те? Сачтай. Одоо хариуг нь сахиусууд нь хилдэггүй яах вэ? Карьер юм уу, хүсэн амьдрал юм уу гэж асуухлаар хариулахгүй байх юм. Тэгэхээр манай группийн өөрсдөө л эзэнэ мэдэж байна. Яг юуны талаар яриад байгааг нь мэдэж байна. Тэр л юм шүү дээ гэж бодож байгаа бол баг мөн Jupiter номын ордын хөзөр гарч ирсэн, Sagittarius номын орд өөрөө гарч ирсэн, хоньны орд, өхрийн орд гарч ирсэн байна. За энэ ордууд нь маш олон хүмүүсийн хувьд утга учиртай байх боломжтой. За эхнээс нь нэлээ Jupiter эхний үзэр учраас одоо бол ерөөсө тэлэх цаг биш ээ. Тэлэх цаг биш, одоо л амрах цаг.
гэж харагдаж байна. Шинэ юм сураад тэлээд өөрөө хөгжүүлэх цаг нь биш шүү, амрах цаг юм шүү. За тэгээд optimism, exploration and freedom эрхчлөө. Таны дахиад нөгөө нэг юу боолчлолтын энерги орж ирж байна. Таны эрхчлөөг ийм aggression буюу ийм одоо бүр being одоо монголоор юу гэвэл юу aggression одоо ингээд зодож нүдэх чангаар ойролж хашгирах юм шидэж хаглах гэд иймэрхүү физик дарангууллаар таны эрхчлөөг боодог байсан нөлөөнөөс чөлөөлөгдөж байгаа. Тэгээ энэс чөлөөлөгдөөл шууд дараагийн юм хөгжүүлээл шууд ингээл далавч нургаа шууд ингээд дэвэд нисэн гэж байхгүй. Таны далавч урах уу гэвэл ургана. Шинэ юмыг хөгжүүлэх үү гэвэл хөгжүүлэн шинэ сонирхолтой гой зүйлсүүдийг шүүслэг зүйлсүүдийг хөгжүүлэх үү гэвэл хөгжүүлнэ. Гэхдээ энэ зүйлсүүдийг одоо хөгжүүлэх цаг нь биш. Одоо та ингээд ийм амар бүр физик махан биеийн дарангуулаас гарж ийна. За бүр ойролж хашгирсан биш байлаа ч гэсэн та ингээд амраал гэртээ ирээл гэл амьсгээл унтчаангууд минийхөө нөгөөний юунд яваад ир гэдэг ч юм уу. Сүүнд яваад ир гэдэг. Энэ бол бас физик дарангуул мөн гэж тооцогдно. Боолчлол байгаад байна шүү дээ. Тэгээ үгүй гэдэг юм бол ёо ээжийнхэн нуруу мөр аавынхан нуруу ингээд өтөд ахт ингээд хат яа гэл өглөөл. Эсвэл за нуруу муутай ээж нь л яваад ирээ да гэл ингээд guilt trip буюу гутамшиг гэмшил тань ингээд шахдаг гэдэг ч юм уу. Тэгээ та явж төрсөн үг нь хахаас аргагүй болдог гэдэг ч юм. Иймэрхүү байдлаараас физик дарангуулал гэж тооцогдож болно. Махан биеийн боолчлол Taurus таны амьдралд одоохондоо хараахан ийм тайван суурь одоохондоо бүтээгүй та яагаад бол суурьаа өөрчилж байгаа учраас нэг суураас нөгөө суур руу очихын тулд хуучин суурьаа тавьж яваад жоохон алхаад үсэрч хараагаад туулаа шиг үсэрч хараагаад тэгээ дараагийн шинэ газраа сонгоод тэгээ сонгосон газраа шинэ суурийг босгох хэрэгтэй байдаг Гэхдээ та одоо ингээ аялж маялаад дараа нь хаана суураа босгох вэ? Өөр хинүүстэй гэр бүл болох вэ? Хинүүстэй найзлах вэ? Хаана ажилд орох вэ гэдгээ бодох шаардлагагүй. Одоохондоо зүгээр л амар гэдэг зөвлөгөө гарч ирж байна. За тэгэхээр би одоо өөр ямар зөвлөгөө хэлж болох вэ? Чи одоо нэг л юм байг хэлээд ахын сахиусууд нь ямар учиртай бэ? За сахиусуудаас нь би асуу. Яг яагаад энэ зөвлөгөө ингэж амар чичирч дайрч хэлээд байна вэ? Яаруулж хэлээд байна вэ? Ерөөсөө бүр одоо л энэ зүйлийг хийхгүй бол болохгүй гэсэн шин чанартай. Яг за одоо л цагаан шүү. Одоо л энэ зүйл болж байгаа шүү гэдэг ингээд юм тийм байдалтай хэлээд байна. Тэрнийх нь учрыг нь олж мэдээд хөө. За jet ийм харан хөхтэй чулуу байна. Jet гэдэг нэртэй. Энийхэн зөвлөгөө нь болохоор claim your space. Өөрийнхөө орон зайг өөрийн болго. Энэ бол миний зөвлөл гэдэг өөрийн болго гинэ. За зөвлөгөө нь болохоор та паузлж байгаа бүгдийг нь уншиж болно. Empath бол шулам төрлийн хүмүүст энэ чулуу зөгтгөө гэдэг чинь. За энэ чулууг хизээ ашиглах вэ гэдгсэн чинь өөрөөсөө гадна газраас зөвлөгөөг асууж байгаа үед энэ чулууг ашигланаа. Янз бүрийн транс, hardcore terror session айгуу тийм гүнлүүн ордог тараа уншлагын үеэр энэ чулууг ашиглаж болно гэдэг чинь энэ уншлага бол үнэхээр гүнлүүн орж ийн. Hardcore-ийн үед hardcore байна. Jet can take the edge of high vibe stones like. За тэгээд таныг триггерддэг хүмүүс, таныг ингээд чичиргэж дөргөөдөг хүмүүс таны очих гэж байгаа газар байгаа гэж үзэх юм бол энэ чулууг өөрийнхөө биедээ авч яваад тэр нөлөөнийх нь хурцдмал байдлыг нь зөөлөж болно гэдэг чинь. Тэгэхээр сахиусууд нь танд энэ зөвлөгөөг хэлээгүй байсан бол энэ 8-9 сар тохиох зүйлсүүд танд хэтэрхий хурцаар тусах боломжтой байсан. Одоо ингээд сонсцсон болохоор нэг хурцаар тусахгүй сэтгэлийн бэлтгэлтэйсэн болохоор ингээд зөөлхөн алгуурхан тусаа зөөлхөн алгуурхан даваад тулах боломжтой болж байгаа гэсэн үг юм байна. За тэгэхээр бичлэгний эхнийх нь хэсэг ингээд боллоо. Одоо таны нэмэлтээр юу харахыг нь харж өгье. Нэмэлтээр нь би танд таны хайрт хосын амьдралыг харж өгье. Хосын амьдрал санхүү. Тэгээ та өөр юуг харуулмаа? Хосын амьдрал санхүү. Тэгээ суурь хаана босгох вэ гэдгийг харж өгье.
Зарим хүмүүс шууд утгаараа нүүжиж болцсохгүй эсвэл нэг найзын хүрээлээс нөгөө найзын хүрээлэл рүү болж явж иж болцсохгүй. Тэгээ дараагийнхаа гой суурийг хаанаас олох вэ гэдгийг энэ би нэмэлтээр нь хараад өгье юу. За хэрвээ манай нэмэлтийг минь авах гэж байгаа бол тун удахгүй болцъё. Тэгээд хэрвээ бичлэг нь хангалттай санагдаад энэ ч орхихоор шийдсэн болвол үн цэнтэй цаг болын энерги надад авалцсан маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.